За сайн байцгаана уу та бүгддээ өнөөдрийн мэндийг хүргэе. YouTube дээр видео хийгээгүй зөндөө удсан байна. Энэ бүх хугацаанд намайг subscribe хийж дагж исэн та бүгддээ баярлалаа. Одооноос YouTube дээр жоохон идэвхтэй байлгаа гэж бодож байна. Сургалтын SketchUp-ийн анхан шат агсан шатны группүүд маань байгаа. Facebook-ийн хаалттай групп байгаа. Тэрэнд маань видео, install, модель, текстур энэ төр нэмэгдээд явж байгаа шүү. Тэгэхээр сурвалж сонирхож байгаа бол бүгдээрээ Facebook-оор юм уу, Instagram-аар холбогдоод орчих боломжтой байна. За, SketchUp 2021 дээр хичээл маань заагдсан 22 ялгаагүй байдаг. Тэгэхээр 23, 24 дээр ямар өөрчлөлтүүд нэмэгдсэнийг видео хэлбэрээр үзүүлье. За, модулаа ханаас татах уу, SketchUp-аас орж болохгүй байна гэж байгаа бол та бүхэн интернет рүү ордог. Одоо Google Chrome ч юм уу эсвэл Opera дээр 3D Warehouse SketchUp.com гэж бичиж байна. Тэгэхээр энэ дээр хайх үг маань гараад ирнэ. За жишээ нь Urban ч гэдэм юм. За ингэж хайж байгаа жоохон хичээл ихтэй модуль болж байгаа гэж хайсан. За энийг жишээ нь татаад авъя гэвэл download дээр дараад SketchUp файл гэдэг татаад авчихна. За ингээд татагдаад дуусчлаа. За энийг нээж харах юм бол за хятад модель байна. За та нар олон хүмүүс надад SketchUp-ийн маань файл гацаад байна гэдэг байсан. Тэр нь одоо юунаас болдог байсан бэ гэвэл нэгдүгээр болохоор энэ SketchUp програмын маань өмнөх хувилбаруудын сул тал байсан. Тэгэхээр 2024-өөс эхлээд ерөнхийдөө гацалт нь хамаагүй бага гэсэн үг. Тэрнээс гадна хуучин хувилбарууд дээр юунаас болдог байсан бэ гэхээр нэгт нөгөө нарны гэрлээ хасаачдаг shadow төлөө идэвхжүүлчихдэг байсан. Shadow буюу энэ нарны гэрлээ ингээд хасаачаад ингэхээр гацаад идэв гэсэн болвол энэ маань гацхаа болсон байна. За тэрнээс гадна нөгөө хүмүүсийн хитрхи их олон юмтай модель татаад нээчихээр бас гацдаг байсан. Бас нэг нь юм нь болохоор автосейв маань 5 минут тутам байхаар 5 минут болоод энэ нь хадгалахдаа ингээ хугацаа ороод гацаад идэг гэсэн. Одоо жишээ нь 3ds Max-ийн файлыг бас хадгалахаар өөрөө автосейв хийхээр ингээ гацаад идэг шүү дээ. Тэрнтэй адилхан ингээ гацаад идэг гэсэн. Тэгэхээр тэр гацаагаа болиулъя гэж бодож байвал энийг нэмж болно. Гэхдээ одоо амар тог тасраад ивэл тог баригчгүй ч юм уу эсвэл нөгөө ноутбук, лаптоп биш компьютер дээр ажиллаа хийж байгаа тог тасардаг бол энэ ойрхон байхдаа зүгээр хэрвээ тог тасрах нь гайгүй байх юм бол та бүхэн энийг 30 минут ч юм нэмчиж болно. Тэгэхээр одоо энэ маань 30 минут болоод автосейв хийж хадгалагдана гэсэн үг. Тэгэхээр тэр хугацаанд ачаалагдана. Тэгэхгүй болохоор хитрхи их юмтай байгаад нарны гэрлээ хасаачаад юуны чи SketchUp-ийн чинь version бүр дээр үеих байгаад тэгээ ингээд ах юм бол гацхан байна. Тэгэхээр 2024 дээр юу сайжирсан бэ гэхээр энэ ачаал нь хамаагүй багассан байна. Энэс бүр их модельтэй байсан ч гэсэн гайгүй гацхгүй гэсэн үг. За тэрнээс гадна Windows Preferences дотор энд OpenGL гэж байсан бол тэр нь graphics болоод өөрчлөгдсөн байна. За энэ нь болохоор энэ дээд талаас нь та бүхэн сонгож байгаа хамгийн дээдлийг сонгож болно. За энэ maximum texture size-ыг авсан ч болно. Идэвхтэй байжсэн ч болно. За юу өөрчлөгдсөн бэ гэхээр энэ нь болохоор одоо компьютер чинь график карттай бол тэрийг сонгож болно гэсэн үг. За жоохон дээр үеийн хуучин хувилбартай график карт гэвэл энийг сонгож болно. За хэрвээ компьютер чинь график карттай тэрийг ашиглая гэх юм бол энийг идэвхжүүлээд энэ доороос нь график картаа сонгоод окей дарчихна. За энийг идэвхжүүлэхийн тулд яах вэ гэхээр SketchUp хаагаад буцаад орохоор энэ маань график карт ачааллаа цаашдаа явуулна гэсэн үг. За SketchUp 2022 маань өмнө айкнууд нь ингэж харагддаг байсан бол SketchUp 2023-ийн 1-р 23.1 вершнээс эхлээд энэ харагдах байдал төлсүүд маань айкнууд маань Mac-ийн SketchUp-тай адилхан харагддаг болсон. Наривчлал сайжирсан гэж үзэж байгаа. За тэр нь юун дээр харагдаж байгаа вэ гэхээр одоо ийм олон босоо зураас байлгахад энийг erase tool хийгээд ингээд delete хийхээр үлдээд идэг. Олон зураас байвал дахиад ингээд үлдээд идэг байсан болвол
Энэ 2024 вершин дээр хичнээн хурдан явсан ч байсан энэ маань. Тэгээ үлдэхгүй бүгд ингэ устгаж чаддаг болсон. За тэрнээс гадна өөр юу байгаа вэ гэхээр ambient occlusion гэдэг үрэгийн тохиргоон дээр байдаг тохиргоо маань style system дээр нэмэгдсэн байгаа. За тэгэхээр tray гаргаад ирээ. Show tray-гээ гаргаж ирээд style system рүүгээ ороод харах юм бол энэ маань ambient occlusion гэдэг нэмэгдсэн байгаа. За энийг зүгээр edit хийгээд харчээ. Тэхийн тулд зүгээр цагаанаар энийг хараад за дээр нэмээд энэ дээр идэвхжүүлчих юм бол энэ маань ингээд clear render шиг ч юм уу эсвэл материалтай байсан ч гэсэн edge-сээ хасж хагаад илүү бодиттой харагдуулах боломжтой болсон. Тэгэхээр хурдан хугацаанд захиалагчтай харуулъя гэх юм бол ингэж харуулчих болно. За энэний тохиргоон дээр нь болохоор за тэнгэрийг авчи. За энэ дээр distance буюу зайг ингээд нэмээд ээж болох нь. Intensity буюу одоо цүүдэр гэх юм уу энэ булан маань хэр зэрэг тод бүдэг харагдах вэ гэдгийг нэмж хасч болно гэсэн үг. Тэгэхээр ингэж харуулж байгаа захиалагчтай гэлс модель цэвэрхнэр нь өнгө будаггүй харуулахаар бол энийг файл руу гарч аваад экспорт хийгээд 2D graphic гээд за ингээд дэлгэсэн нэрээ зургаар хадгалъя гэх юм бол заавал энэ options хэсэг рүүгээ орж агаад энэ хэмжээг нь дандаа нэмж байгаарай. Тэгэхгүй бол хэмжээг нь саяныхаар өччих юм бол окей дараад экспорт хийж. Саяныхаар нь гаргачих юм бол нэлээд юм барцаалттай чанаргүй гарчдаг гэсэн үг. За тэрнээс гадна юу 2023-аас эхлээд өөрчлөгдсөн бэ гэхээр би нөгөө шорткатуудаа идэвхжүүлэг болохоор гараас команд өгөхөр болохгүй байгаад. Flip tool буюу mirror хийдэг байсан tool маань илүү ойлгомжтой болсон. Одоо ингээд өмнө нь flip хийгээд тэгэхээр би н одоо жишээ нь ингээ scale-ээр хийждэг байсан шүү дээ. Ингээ хасах нэг гэдэг хүчдэг. Яг тэгэхээр flip хийхээр амар ядаргаатай улаан тэнхлэх үү, ногоон тэнхлэх үү, цэнхэр тэнхлэх үү гэдэг асуугаад идэг байсан. Тийм байсан бол одоо яадаг болсон бэ гэхээр flip идэвхжүүлээд харах юм бол одоо жишээ Z тэнхлэх дээр авъя гэдэг юм бол ингээ харчна гэсэн үг. Өөрөө зүгээр ингээ харж агаад ойлгомжтой. Эсвэл контролоод харж агаад нэмчих юм бол энэ маань ингээ хоёроор гараад ирчихнэ гэсэн үг. Энэ ойлгомжгүй юм айгүй эвтэйхэн зассан байлээ. Тэрнээс гадна тэнхлэгээ тохируулаад өөртөө ингээ flip хийж болно. Одоо энэ жишээ шалаар flip хийх эсвэл энэ хавтгай энэ далийн хавтгайгаар одоо mirror хийх үү гэх юм уу да. Нэг үг гэх мэтчлэн өөртөө сонгоод хийх боломжтой болсон мөлий. Энэ надаа айгүй амар хялбар санагдсан. За тэгээд юу утсан чинь 2024 бас crack-таж хэрэгжилж байгаа шүү дээ. За би энэ видеоныхоо доор 22-ыг SketchUp 22-ыг crack-тай, Vray crack-тай оруулаад SketchUp 2024 install-ыг бас crack-тай оруулжээ. Яагаад тэгэхээр ингээд нэг видео хийгээд дуусгаар хүмүүс чатаар бүгдээр install байна уу гэдэг асуугаад байдаг. Тийм болохоор видеоныхоо доор шеэрлж байна. Тэгэхээр та бүхэн авчаарай. За тэгэхээр би бас юунада хичээлүүдээ болохоор 2021 дээр хийсэн. Тэгтээ нэлээд судалж агаад хийсэн өөр нэг төлбөртэй SketchUp-ийн гадаад хичээл үзэж байгаа. За иймэрхүү юм байна. Яг тэднэр шиг ингээд дуурайгаад хийчихэр бас Монгол хүн тохирохгүй. Тэгэхээр айлуулах тэрийг өөрчлөөд өөрийнхөө хэлдэг аргуудаа нэмээд Монголд яадгүй тэрийг ашиглаж хийсэн байгаа. Тэгээд сүүлд бас нэг гадаад хичээл үзээд сайжруулдаг хүн болсон ч юм. Нэг сайжраагүй гэдэг шиг энэ Visual Academy-ийн SketchUp-ийн мини курсыг аваад үзсэн чинь
нэг сайн хичээл биш үлээ. За энэ дээр ингээд айгуу гоё харагдаж байгаа ч гэсэн энэ болохоор 3D Max дээр өөртөө рендерлсэн рендер нээлээ. Тэгээ энэ хичээл нь болохоор урт нь ингээ 2 цаг 53 минут. Тэгээ төгсгөлд нь болохоор ингээд рендерлээд хараад дуусгах юм уу гэсэн чинь рендерлэхгүй зүгээр модельээр нь дуусгах хичээлээ. Зүгээр энэ харагдаж байгаа байдлаар нь тэгэхээр та бүхэн ингэж гадны юм сайн гэж заавал төлбөр дөрлөж авалгүйгээр миний 2 хичээлийг үзчих тийм ер нь гайгүй болчих шүү. За тэгээ шаардлагатай бол би энэ модельүүдийг яаж модельдэх нь хичээлүүд дээр группүүд дээр нэмчихье. За энэ болохоор буудангийн модельүүд оруулж гин. Энийг болохоор сургалтын групп дээр татаж авахар оруулчихна. Тэгэхээр та нар сургалтын группт орсны бас нэг давуу тал нь хэрэгтэй модель ингээд татаад авчих боломжтой. За тэгээд юун дээр болохоор энэ 24 дээр болохоор cracked version учраас зарим юмд нь болохгүй лээ. Юу болохгүй байсан бэ гэхээр энэ дээр одоо энэ шинэ бодит төслөхгүй энэ дээр юу хийх гэсэн чинь add location хийх гэсэн чинь болохгүй байсан. Trimble Connect илүү хялбар болсон гэд Trimble Connect хийх гэсэн чинь бас болохгүй байсан. Нөгөө cracked version баригдаад болохгүй байх шиг байлээ. Тийм учраас зарим юмуд нь болохгүй байгаа учраас та бүхэн юу агаарай. Ингээд шууд pricing болоо явчихж байгаа байхгүй. Тийм болохоор та бүхэн одоо анханасаа сурж байгаа миний хичээлийг үзье гэж бодож байгаа бол SketchUp 2022-оос эхлээд үзээрэй. За энэ болохоор жилийн $119 iPad энэ вебсайтад болохоор ашиглах нь жилийн $119 байх нь. Тийм хүмүүс аягүй их асууж байгаа. Юу гэж асууж байгаа вэ гэхээр iPad-н дээр SketchUp яаж суулгах уу, яаж хэрэглэх үү хичээл байгаа юу гэж асууж байгаа. За iPad-н дээр crack-д чадахгүй Mac-ийн үйлдвэрлэлийн систем одоо Mac-ийн компьютерууд дээр болно, crack-д ашиглаж болно. iPad, iPhone энэ дээр болохоор crack-д чадахгүй. Тэгэхээр заавал худалдаж аваад явна гэсэн үг. Тэгээ надад iPad дээр хийсэн хичээл байхгүй учраас та бүхэнд үнэнээ хэлье. Айгуу олон хүмүүс бас холбогдож iPad дээр хичээл байна уу? Яаж хэрэглэх үү гэж асуудаг. Одоо бидний хэрэглэдэг нь болохоор энэ Windows-ийн Pro-г нь хэрэглэдэг байхгүй юу? Pro-г нь тэгээд cracked хэрэглэдэг. Тэгээд заримдаа алдаа заагаад гарчдаг. Тийм болохоор бас файл хадгалаад явж явах хэрэгтэй. За ингээд энэ удаагийнхаа видеог дуусгая да. Энэ хүртэл үзсэн та бүхэндээ баярлалаа.